Нэг. За баг хорон даргын тухай ярьж байна оо. За үнэн үг чихэнд хатууч гэсэндээ үйл хэрэг тустай. Үхрэн мал бийд хатууч гэсэндээ явдал амьдрал тустай гэж үг байдаг. Гамбал дарга би бол таныг хов хүнийхээ хувьд маш их хүндэлдэг. Таны сайхан бэлэг ерөнхий сайдд маань л нэг дамжуулсан хэдэн үг хэлмээр байна. За нэгдүгээр тэр шүүхийн шийдвэр гарчаад байхад манай дархны тэр засаг дарга маргын тэр нэг баахан бужигнаанд одоо ерөнхий сайд битээ оролцооч шүүхийн шийдвэрийн эсрэгэл юм хийгээд ах юм. Одоо нэг намчрахгүй шиг нэг 3 жил уг нь ажил явуулсан юм. Тэгээ одоо нөгөө дарга цэргийн халд солиод ингээд ерөнхий сайд нь гар дүрээд орцсон. Нүдний булай болж जैन дуу зайлвал ингээд нэг ерөнхий сайдын тэр өндөр албан тушаал статусыг гөөмөн доошлуулж जैन да. Гэхдээ ядчихсан сая одоо миний тэр нэг тэмээ үнэн оюутан байхдаа би ядарч явсан. Төгсөөгүй сургуулаар л одоо эндэр дээрээс ярих юм да. Гэхдээ төгссөн хоёрын ярьдгүй махад тэр төгсөөгүйгийн гөөмөн баатралг ярих. Гудамд над руу дайрч болно шүү дээ уг нь. Тэгэхээр энэ яагаад энэ асуудалтай холбоотой гэвэл яг дээрээ толгойг нь бужигнуулахлаар баг хороо руу одоо наад зовлон чинь яваад орчлоо л гэж би хэлэх гээд байгаа. Тэгээ энэ асуудал дээр би холбогдуулж хэлэх гээд байгаа юм гэвэл баг хороон даргын энэ цалин хөлсийн эргэцэн орчныг сайжруулах тухай бид ярьж болно. Эхлээд тэр юм өгөхөөс өмнө наад нөхдүүдээ за бүгдөө биш байх л да. Яг хүний төлөө ажилдаг болгооч одоо намын төлөө ажилдаг болчлоо. Бүр улс төрчсөн. Баг хороон дарга нар бол зүгээр л одоо яг эндээс ингээл эргэцэн орчныг сайжруулах нэг мөнгө тусгаж тавина гэдэг бол за ардсан нам одоо сонгуульдаа бэлдэж тэр хөлнүүдээ бүгдийг цусыг гүйлгэж эхэлж байгаа юм байна гэдэг ойлголт зүгээр автоматар орж ирж шүү дээ. Ийм бодол төрүүлэхгүй тулд тэд нэг хүний зовлон дээр хүний одоо тэр зовлонг ойлгож нэг ажилдаг болгоход ерөнхий сайдын төвшөнд шатыг доороосоо шүүрддэггүй дээрээсээ шүүрддэг юм аа. Тэр нэг сайхан бэлэг уг нь аав нь их сайхан нэр өгсөн дээ. Их сайн юм хэнэл гэж мэдээж өгсөн байж таараа шүү дээ. Тэр бэлэг дэмбэрэлтэй нэртэй хүнд хилж өгч тус болоорой. Яагаад гэвэл энэ баг хороодын дарга нарын эргэцэн байдал ярьж байгаа учраас тэр ажлын үр дүнгийг бид ярих ёстой. Юм өгөхөөс илүү. $100 тэд юу ч хийхгүй байвал бидний өгч байгаа $100 ч гэдэг юм. Одоо энэ 500 мянган төгрөг байна л да. Цалин дэндүү хайр мөнгө. Энэний үр дүн хаана байна вэ гэдгийг нэгдүгээр би асууж ээж энэ тухайга ярилцсан. Би зүгээр энэ зарчмын саналыг дэмжиж байгаа. Хоёрдугаар зүйл ер нь бол бодлого байсан шүү дээ. Гамбал дарга. Зөв би энэ тань руу яриад байгаа юм биш шүү. Энэ засгийн газарт яриад байна шүү. Харьцангуй бас дотн хөндлөдөг байсны хувьд одоо мөн ч хэцүү юм аа. Ингээд бодлогоор яг дээхэн үедээ бол чөлөөнд гарсан офицеруудаар баг хороон дарга нарыг ерөнхийдөө тавьдаг байсан. Энэ хуучин нэгдлийн үед ч тийм байсан. Энэ зах зээлд орохоос өмнө тийм байсан. Зах зээлийн эхний үеүүдэд тийм байсан. Одоо бол ер нь зүгээр сонгуул цаа явсан хүмүүс л гардаг болчиход байна шүү дээ. Тэгээд тэд гарч ирэхлээрээ зэрэгэл зүгээр тэр ялсан намын бууны нохоонууд болж тэгээд сонгуульд өгөхлөөр хүмүүсийн тархийг угаадаг хүн болж хувраад байна. Энэ дээрээ яриач. 3 дугаарт за яг вэ тэр түрүүн нийслэлийн дарга ярьдаг тэр тун зөв юм ярьсан шүү. За одоо би бол өөрөө нөгөө жасраагаан хөөтөө би бас их ойрхон дотнд байж бас сонгуул Монголд тусалж явхад энэ 1 2 3 дугаар баг дээр ажиллаж ирсэн бас. Миний найз л да. Тэгээд тэгэхэд бол одоо аймагаас илүү том багууд л байсан юм да. Баг үлээ хорооч үлээ тийм ээ. Энэ тэр гүр аймагаас илүү 15 мянган хүнтэй байсан шүү. Тэр нөгөө дарихын наатлын авааны тэр хүн чинь. Тэгэхээр энийг эргэж хараа. Одоо энийг эргэж харж зохион байгуулалтанд яг эргэцэн орчин дээр тэр ажлын хуваарлтан дээр анхаар. Яг Улаанбаатарын хороодууд бол аймагаас одоо хүчтэй том байх үс тийм зүйлүүд байгаа шүү. За ингээд эцэст нь хэлэхэд тэр нэг 5-6 хүн байна. Нийгмийн даатгалаас цалин одоо босоод огтлцооч юм уу халамжийн ажилтан байгаа, хөдөлмөр нийгмийн ажилтан байгаа, иргэний бүртгэлийн ажилтан тэднүүсийн төсөв дээр энэ хөлнүүдээ ажилуулдаг, тэднлүүгээ нэг одоо ингээд нэг дэм болдог тийм тогтолцоог энэ эргэцэн орчин дээр уйдаа оруулахгүй бол зүгээр л нэг тустай бараг нэг 1500-аад хороотой нэг жижиг улсуудын нийлбэр юм шиг хэдүүлээ бас ярьж болохгүй. Ажлын уялдаа гөөмөн чухал байна. Ийм л санааг сайхан бэлэг ерөнхий сайд яг энэ баг хороон дээр анхаарах хэрэгтэй. Пак Чон Хи яагаад Солонгос тэр шин дасганы хөдөлгөөн гэж яг хөлөө ам оруулж
тийшээгээ яг төрийн бодлогыг анхааруулсан л байна. За